Personal latte art. Perfect албагүй яах юм. Double shot. Single shots. 이거 Энэ усан хаашаа. Хоёр хүний ажиллаж шүү дээ. Кейсис нэ. Вэ? Бүтүүдэрээ холбогдоод идэв үү яг гэдэг. Cheers. Cheers. Миний өнөөдөр дөрөвдөг эспрессо. Стил фильтр болсон юм шүү дээ. Өнөөдөр кофе хийж сурах гад 5:30-д догдлоод сэрлээ. Өглөөс ирээд усанд орох чинь тэгээ ямар бүтээгдэхүүн ашиглаж байгаагаа та нарт харуулъя. Biord Nioxin-ийн ус уналтын эсрэг natural будаггүй хиймгүй үсэн зориулсан багц бүтээгдэхүүнийг ашиглаж байгаа. Шампугаа нот үсэндээ жиг тараагаад 1 минутын турш хөөсрүүлж зөөлөн массаж хийж угаана. Би үсээ 2 удаа шампугаар угаадаг. Энэ бүтээгдэхүүнийг анх хэрэглэж байгаа хүмүүс минтнийх нь жоохон сэнгэнсэн мэдрэмж нь байлээ. Гэхдээ хэтэрхий их биш, маш бага хэмжээгээр мэдрэгдсэн болохоор айгуу гоё таатай байсан. Шампугаар угаасныхаа дараа ангижруулагч хуухантай түрхээд 1-3 минут массажлж агаад усаар зайлна. Би үсээ угаахдаа угаадаг сам ашигладаг. Гар үзүүртэй тэгээ тэрүүгээр массажлахаар хуухаар массажлснаас хамаагүй дээр хамаагүй амар бас маш их үр дүнтэй байдаг шүү. Уснаас гарч ирчээд энэ тижээлээ сайн сэгсэрж агаад хуухандаа жигд маш бага хэмжээтэйгээр хамнаад хатаачж болно. Зайлах шаардлага байхгүй. 7 хоногт багадаа 3 удаа 30 хоногийн турш хэрэгжилж ийж яг бодит үр дүн гарна. Хэрвээ ус уналттай, шингэрэлттэй, асуудалтай байгаа бол энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй гэж би зөвлөж байна. За би өнөөдөр кофе хийж сурах ажиллах л дээ. Зүгээр кофе хийж сурах газраа ирсэн байна. Тэгээд одоо 7 өнгөрж байна. За тэгээд эхлэе. So excited. Та нарт харуулъя энэ амар гоё. Надад өнөөдөр кофе зааж өгөх багш маань. За тэгээ манай найзыг дагаараа өнөө доогуураас 8 гээд амар гоё кофе хийдгийн. Тэгэрж кофег амталж үзээрэй. Тэгээ одоо өнөөдөр өнөө шиг кофе хийдэг болно гэд ирсэн байна. За эспрессо хийж ууя те. Портофильтр. Тэгээд энэ болохоор одоо монголоор тогоо гэж яриад байгаа. Тогоо? Ахаа баскс гар болгоны хөөр өгдөг. Энэ хамгийн дээд нь 16 г орох. Тэгээд тавилаа. Хоёрын гарах уу? Энэ гаргачлаа ингээд энийг ингээд тавьчихдээ ингээд тэгшин. За. Тэгээд энэ дээр юус дардггүй. Хүмүүс ингээд энэ дээр дараад идэг ингээд буруу сурцсан хүмүүс. Энэ бол энэ төмрөн дээр л зурх хэрэгтэй. Ингээд энийг дөрөв ингэж хоожоод яг гол нэгжээд ингээд зурх хэрэгтэй. Оо, ямар гоё юу дээ. Окей. Темп хийсэн. Одоо энэ нөгөө заавал цэвэрлэн гэж үсэлдэг. Following ингээд ингээд
ловн хийгээд жигаад гараа углаа сайн татчих өгөөд одоо би даблар шахачаад яг иймэрхүү миллиграм юм жижиг миллиграм дээр авчих штэ. Нэг харьцсан нэг рестрето гэж нэрлэдэг шүү. Нэг кремийн харангууд яг гоёгоо зэн түлэгдээгүй тийм алтан шаргал өнгөтэй. Ааха. Ой үнэртэй тийм хурцтай биш юм биш. Тийм. Тэнгүүд энэ гурван төрлийн үр ашиглаж байгаа. Колумб, Танзания, Этиоп гэдэг. За. Этиоп нь болохоор Иргача гэдэг сорт юм. Танах ямар кофе ашигладаг? Харин яг энэ гурван төрлийн бленд үр шиг. Бленд юм уу? Бленд. Тэгэхээр ер нь бол кофений хувьд одоо single original үрээс болохоор илүү кофеин ихтэй гэсэн. Cheers. Cheers. Энд ихтэй нөгөө эхний шот болохоор жоохон юу цэцэг шиг амтдаг. Ингээ сайн халаад олон кофе гарах тусмаа кофе нь улам сайн гардаг. Одоо эхний шот болохоор ер нь бол дөнгөж хаасны дараа болохоор нэг гой гардаг. Одоо энэ зөвхөн энэ дээр нь зөвхөр яг энэ дээр л зөвч зүгээр. Зөв. Оо. Ямар амархан унцтай. Тийм гоё зөв хийсэн кофе ер нь бол ингээд байж тийм аа. Би энэ зохиосоо айгаадсэн яагаад вэ гэх юм гэртээ байдаг кофего би ингээд зохингууд энтэйгээ хамт унаад байдаг. Тэр энэ тийм жолгүй юу? Нахгүй. Одоо ингээд энэ дотортол нь үр хооштой энийг зөв брашаар ингээд зөвлөж. Угаадаг юм шүү. Угаахгүй. Яг угааж олон гэхдээ нөгөө энэ хүмүүс синкэн дотор иж угаагаад идэг зарим хүмүүс тэгж болохгүй. Энэ зөвхөн машиныхаа халуусаар л угаад. Тийм үү? Тийм. Яг гэртэл тэгэл яахлах л та. Синк руу гойж болов. Тийм. Хүн ихтэй үед амар сандрах юм байна те. Нэг гайгүй тэгээд гол нь энэ бол ингэж тогтох юм байна те. Аа. За ер нь боллоо. За эспрессо нэг юм байлаа. За эспрессо хийж үзэх үү? За хийж үзье. Энэ минут байдаг нь хэдэн минутанд хэдэн? Тийм ер нь бол 20-оос 30 секундд буух хэрэгтэй. Буух ёстой. Буугаад эспрессо нэг гойж дуусгах хэрэгтэй. Хугацаа нь уртсчул гашуурч. Энд чинь аюу халуун машин байгаа байхгүй юу? Минут хараад идэх нь тийм учиртай юм уу? Тийм. Дабл байлаа. За. Одоо ингээд ооц моо штэ тий. Ингээд энэ дээр нь гэж. Амар юм gentle ажил юм байна чинь. Тэгээд гараа 90 градусын хэлтэй чанга тараад өгч. Одоо ингээ харангууд ингээ нэг далиц байгаа. Тэр тэгэнгүүт энийг ингээ дали буучж байгаа. Тийм байна. Одоо нэг эндээс энэ бол хэцүү дээ. Тэгвэл одоо эндээс хийжүүл факта болчихно шүү. Тий, одоо ингээд ийм надлуу болчих штэ. Тэгэнгүүт эн чинь яг нэгэн зэрэг ийм хүчтэй 9 барын даралттай халуус шахчихж ингээд бууж ирж байгаа хгүй. Тэгэнгүүт ингээд дали болчвол нэг талын сайн хандлагатаад нөгөө талын боо хандлагатаад тэгээ кофений баланс нь шууд алдагдчихлаа гэсэн. Ер нь бол тасалтаа грайндерийнхаа дөрвөг зөв хийгээг бол одоо кофе чай хурдан бууна гэсэн секунд нь. Тэгээ буруу гарчвал би хүнд өгөхгүй. Дахиад шинээр хийж өгөн дөө. За cheers. Тэгтээ нэг жоохон бага уучихгүй. Дахиад дараа нь зөндөө кофе, сүдэ кофе уух юм чинь. Зүгээрээ өнөөдөр орой унтахгүй. Яагаад унтахгүй? Кофе ууж болохоор. Эмэгтэй нэг тийм сакура маягийн амт татдаг юм. Жасмин тимийн нөттэй. Wild berry-ний амт байгаа. За одоо латте. Латте. Ер нь сургалтын дээр орж байгаад эхэндээ сүү хөрөлдөг юм зэ. Юу хөрөлдөг вэ гэхээр ферритос. Миний жагалт эхэллээ бодлоо. За. Одоо ингэж яг бариста нар ингэж мэгж бариад идэг. Шоог юм шүү. Гайгүй. Энэ бас тулж байгаа. Одоо ингэж бүр амар дүрх шаардлагагүй. Яг энэ үхэн. Одоо энэ circle үсч байгаа зөвлөд. Энэ аяж байгаа. Хөөс нь ийм ширхэг багтай ийм торгон гэж хэлэх багтай. Тэгээ сүү. Эндээс нь бариараа за. За. Бүр сайн зөрөгтэй зүйл. Одоо нэг бисгээ дуурч байгаа шүү дээ, тийм. Энийг заавал дуурах хэрэгтэй. Одоо нөгөө алмонд мэлхгүй шүү дээ. Ингээ хөрвүүлэх гэхээр болдгоо шүү. Флат болоод байгаад шүү. Ингэж гоё. Харин тэр нөгөө тослог нь багтаад болдог. Эдж байгаа хүмүүст яг гоё фидбек өгөх болохоор кофе шоп ороод яг шинэ кофе яг өөрчилж өгч байгааг нь яаж мэдэх вэ гэвэл за
грайндер нь дуурахгүй бол ер нь бол хуучин кофе л гэсэн. Грайндер. Тийм, грайндер ингээ ботолж байгаа дуурахгүй бол энэ хуучин. Хуучин кофе гэж. Хуучин кофений бодлаад одоо хэр удалсан мэддэхгүй байхгүй. Одоо яг бинэ Томс төрлөө орохоор ингээд төлөжүүр төрлөө оронгод ингээд энэ грайндер нөгөө ийм хоппертой байхгүй энэ ботолцсон хоппер байдаг. Тэр хоппер дотор нь ингээд ботолцсон өөр амар байдаг. Тэр тэгж болох тэр нь болохоор энэ fresh coffee биш болчихж байгаа байхгүй. Яг fresh coffee гэж юу юм бэ гэвэл яг танд хийж өгөхдөө шууд ботолж өгсөн өөрөөр хийсэн кофег fresh гэдэг. Хэрвээ team coffee хийж өгвөл ер нь буцааж бас болно. Явахгүй мөнгө авах гэж байна. Окей, ойлголоо. Тэгтээ тэгвэл ботлаад зарж байгаа кофе яах юм? Тэр нь бас fresh биш гэсэн үг. Тэгэхээр авахтаа ер нь юм юу бинээр нь авах хэрэгтэй. Бинээр нь аваад өөрөө grind. Би өөрөө grind хийдэг шүү. Гэтэ би grind хийгээ тавьчихдаг. Тэгээд тэрийгээ хэрэгэлдэг хэрэг би бас жоохон яалмууд. Яалмууд. Би ингээ та нарын бариста байсан бол та нар ирэх үү? Нэг өдөр яг ажиллаж байгаа юм шиг ажиллаад тэгээ гой хүмүүст кофе хийж өгөөд тэгэл гайхгүй. Болно шүү дээ. Мишелтийн меню өгд зохионо. Кофе. Бодно би ер нь тэрийг би бодно. Чи сая хэцүү юм чинь би шууд хэлээ. Жохон хэцүү. Би туслана гэхдээ. За ингэж жаад. Энийг бүр амар битээ 5 4-өөр. За хаараа. За би яг эргүүлэх нь үүссэнгүү гэхдээ ер нь болчихлоо. Яага болчихвоо? Битээ ингэж бие амар чангалаараа за ингэ анх сурах юм шиг. Та нар бас кофе хийж сурмаар ах юм бол манай найзтай холбогдорой. Манай найз заад гişүү. Гэхдээ мөнгөөр л дөө. Би болохоор өнгөө залгаж байгаа. Тэ. Өнгөө залгаж байгаа. Тэр нь одоо хоол авч гисэн. Тий, хоол авч гисэн болохоор. Тий, багтчвал ингээд аягаан дүүрэхгүй. Тэг юм хүнд тийм аяг дүүрэн юм өгвөл гоё штэ. Тэгэхгүй ингээд аяганыхын талаар юм өчөрч мохоо штэ. Дэлид арцсан уу? Үгүй тэгшим штэ. Perfect. Ингээд. Сүүлдээ. Оо энэ ч өөрөө унтардаг юм уу? Үгүй наа чи нөө мануэл нөхгүй юм. Мануэл кноп. Ямар их юм бодд юм бэ тий. Тэгэхээр ер нь бол бариста нар fuck up хийдэг юм. Яг амар олон захиалгын донд. Тий. Нэг офисыг орсон 20 кофе мөф явдаг байхгүй юу. Тэгэхээр эхлээд яг нөгөө 20 кофе нэг хүн зэрэг захиалах өөр олон хүмүүс ингээд яг шатараалтаа захиалж байсан нэг өөр. Тэгээд 20 кофе хийхэд бол хөрчих юм шүү барыг хийсрээд л. Тэгэхээр хамгийн сүүлд эхлээд сүгүү кофе байдаг байхгүй юу. Эхлээд сүгүү кофе гоё. Тий. Тэгэхээр сүгүү кофе хурдан өрчдөг. Чи сая энийг өөрөө зогсоосон уу? Тий, өөрөө зогслоо. Ер нь бол латен дээр жоохон эспрессо бага байвал зүгээр. Яг арт ихэд илүү амар болчихдаг гэх юм уу. Тэр стриттэй горлолттой арт илүү амар байдаг. Энд чинь сүүл үү? Үгүй. Нэг тийм шүү. Энийг нэрээ асах чи. Сая яг сүү биш нөгөө фэрэд юм хийгээд хүн төгчл. Яа. Түл амар уурлах бах те зүгээр энийг л өнгөрөх болов хүмүүс яадаг бол. Уурлаа штэ. Кофе чос нэг амар хямдхан бүтээгдэхүүн шилжлээ штэ. За тийм те. Тий, сүүтэй кофе 10,000 гэхэр чинь ер нь бол. Одоо мэдэр чинь. Болоо гэсэн штэ. Тийм. Халуун болчихж байгаа юм шүү. Flat white-ийн сүүлчлээ. Тийм, flat white болохоор ийм бүлээн сүттэй байхгүй юу? За үнэн нэх ялгаагүй flat white болчих. Бадах надад бичлэг хийхээр. За бичлэг хийхээр манай найз хэдэн жил кофе хийсэн ч гэж чаддгүй гинэ. Би зүгээр зүрх хийх юм болов гэсэн чинь доороо баахан юмтай зүрх хийчлээ. Вау. Гэхдээ уул нь ямар гоё. Хун ихчихсэн юм аа. Тэгсэн чинь бас жоохон фейлдчихлээ. Cheers. Одоо ингээм амсаад үзэнгүүт температур нь бүр амар халуун биш. Нөгөө сүп биш шүү дээ энэ. Халуун биш. Угсаа тийм латте халуун биш. Flat white болохоор яг ийм бүлээн. За би одоо та нарт cinnamon latte хийж үзүүлье. Нөгөө 11 нэг Angel number. Woo! Энийг ингээ брашаар цэвэрлээд. За 90 градустай гараа байрлуулад Тэжгүй тэгшин гоё. Гоё юм. За
Юу вэ? Хэвтэрч юм. Үгүй төмөр нь халахаараа ингээд. Би зүүн гараараа бариадсан биз. Би чинь баруун шүү. За. Тэгээ би яг буруу хийх гэсэн юм. Энэ нэг жарлуу л хөрх юм шиг. Жарч. Энэ ямар гоё юм. Тэг энийг ингээд хажуудаа хийж аваас хөрүүлж болдог хгүй юу? За ер нь бол гэс аартаа ихгүй бол гараараа байв. Хөөс нь ингээд дэсэлчтэй. За жар. Тэгээ жарлаа энэ да. Тэгээд ингэж гожлоод идэм үү те. За хийгээрэй. Ер нь өөрөөхөөрөө хийдэ. Хараа. Тэгээ би дөрөлж үзье. За. За болчихсон. За даягаад тэгшлээ шүү. Оо юу вэ? Тэгээд би чи болоогүй. Өө сая намайг яагаад зогсож. Тэгээд ер нь л ингээд. Хөөе гэтээ энэ хардаа өөрийнхөө амар beautiful. Энийг ста хийцээрээ жиж сурах юм. Тий хийцээрэж олон фейлд нэ. Яг шууд жиж сурах юм. Шууд амин ихний орлогоороо сурсан юм баг байхгүй тий. Perfect. Оо энэ cinnamon. Та нар энд орж ирэх юм бол cinnamonтай гин авч яваарай. Хамгийн анх Шангрила хотелд breakfast хийсэн. Буфе дээр. Тий тэгээд нөгөө зөвхөн уух юм амьддаг гэсэн үг. GCI олзолт Монголд болоод Ази. Тэгээд баг манай энэ хаусууд баг 300-аас 400 энэ хаус манай бодлого ажиллаа. Тэгээд өглөө цан дээр 250-аас 300 орж ирдэг. Тэгээд тэд бүгд хөвчлэн машины кофе уудаг. Тэгээд энд чи өдөрт 300-400 кофе амар сайн дадлага болсон л таа. Яа энэ амар гоё амттай юм байна. Би уугаад дуусгалаа. Ийм мока их туртай. Мокон дээр ааштай яваа ялдах байхгүй. Эспрессо захиалж байгаа нь эспрессо бол гоё хийчихэд шүү дээ. Тэгээ яг гоё эспрессо гэдэг хүмүүс эспрессо хийж өгдөг. Энэ эспрессо хийж өгдөг юм байна да. Би эспрессо уух туртай. Гэтэ яг нэр эспрессо уусаар хараад газруудын эспрессог ялгадсан байл шүү дээ. Миний хамгийн дуртай эспрессо чинь нэрийн дандаа мартчихсан. Виниано. Тэднийх гоё санагдаад идэв. Цаана тийм гоё амттай. Өтг нь нэг тийм гоё. Энийг та нар өөрсдөө бленд хийчих тийм үү? Үгүй энэ болохоор Central Roaster гэх газар байна. За. Тий, тэр нь болохоор одоо бүх CU-гийн кофег рост хийж байгаа газар гэсэн. Get coffee юу? Биш, Get хаа болцсон. Тэгтээ яг нэг уут нь Get гэж явж байгаа л да. Тэгтээ Монголдо ороод эхэлсэн байхгүй юу? Тий, аюу том roaster үйлдвэртэй болсон. Тэгээ маа найз ажилтдаг байхгүй. CU-гийн кофе гэхээр нөгөө CU-гийн машин дээр гардаг кофе чинь тэргээр хийгддэг гэсэн юм уу? Тэр чинь бас дэжгүй шүү дээ. Тий. G25-ын кофег чинь Rockford болсон. CU-гийн кофег бас дэждэг болсон. CU машинуудаа одоо шинжилж байгаа. Кофений машинуудаа. Тэгээд тэр нь бүр одоо танаа гэрт гардаг шиг ер нь эспрессо гардаг болсон. Одоо айгүй сайн эспрессо гарч байгаа ер нь бол. Тэгэхээр ер нь кофе шопууд одоо жоохон ичээхгүй бол. Тийм шүү дээ. Тий, CU-д бол нэлээд зохиолох байхаа. 3 хоппертой дээрээ. Тэгээд нэг нь хоёронд нь кофе би нээгээд нэгэнд нь chocolate powder гэдэг болсон. Тэгэнгүүт конопт харангууд мока гардаг болсон. Бас hot chocolate гарсан. Пах. Бүр амар advanced болсон биш. Тий. Ямар гоё юм. Тэгээд жоохон CU сурчлагаа ажиллаа. CU-гийн сурчлагаа бол биш шүү. Кат. Өөртөө өдөржин босдог ажил болохоор жоохон нуруу өгдөг юм тий. Би нөгөө 2 хоногийн өмнө дасгалаа хийж байгаа нуруугаа жоохон ягаа хийцэн байхгүй юу. Одоо тэгтээ бүгдээрээ өнөөгийн dirty matcha latte. Тэгээ та нар начиг бас piccolo дуртай болол эдний piccolo гардаг гэж. Энэ бицид бас гараад иддэг байсан тий. Одоо твтэйхтэй халуун бүлээн усаар твтэйгэрээ. Хит халуун усаар твтээж болдгоо юм байл шүү. За матчаны ийм гоё whisky ханас авах гэл өнөөгөөс авна шүү. First Harvest-ийн ер нь матчанууд хамгийн сайн. Одоо өнгөн илүү гоё нөө тод ногоо амтны бодлохоор гашуун биш. Умами дээр нэг матчаны нэг гоё байгалийн амт намтагдана. Тэгээ ер нь бол 3 г багт бол хангалттай. Гоё үнэртэж шít. Чи ингээ хараад шууд энэ 3 г гэж мэднэ үү? Тэгээ энийг ингээ дүүрэн штэ. Тэгээ энэ 5 г-ийн албах байхгүй юу? Хав халуус хийж. Хав халуус ихээр бас шууд гашуун амтны илүү гараад ирэх гэсэн. Энэ хаанхын яадаг матч Монголоос авдаг хүмүүс матча ханаас авах вэ гэдэг л шүү. Энийг би оруулж байгаа. Энийг манай найз оруулж ирж байгаа гэж шүү. Энэ болохоор 160 жилийн түүхтэй яг ийм матча үйлдвэрлэдэг. Гэр бүлээрээ
уламжлагдаж ирсэн тийм мача үйлдвэрлэдэг harvestтэй хүмүүс байхгүй. Окей. Мача хаанаас авах вэ гэж асуугаад байдаг хүмүүс. Өнөө өөр нэг мача ad гэдэг Instagram дээр Тийм. тэрийг би доор меншн хийжээ. Нэг ширхэг гэж байна ингээд. Энэ болохоор 40 грамтай тэгээд 40 грамтай. 50,000 гэж байгаа. Нэг аяганд 3 грамм гэхээр нэг 16 удаа мача уучна гэсэн үг. 16 удаа 50,000 мача уух нь шүү. Эхлээд жоохон ингэж утгаж өгж жагаад тэгээд дараа нь одоо нөгөө зигзаглж виски. Өнгө нь харангууд угаасаа гоё тод нөгөө өнгөтэй үстэй. Тэгээ хит битийн гэж дараараа. Тэгэхгүй бол ингэ амар хүчтэй дараад ингэ хүчлээд ичгээр энэ Whisky мод чинь вискиос аягүй хайрлаар энэ аягүй эмзэг юм бэлээ. яг л хүний зүрх сэтгэх шиг. Тэгээд яг юм гоё энэ дээр бабл юм гоё. За эхлээд шууд эспрессо ойлээ. Зүрээ Энэ бол энгийн үзэгдэл үү? ингэ үзэл. Вау. Амар гамцтай харагдчих. Йоо, эспрессо, матча гэхэр чинь кофеин нь өндөр гэсэн үг шүү дээ. Тий, кофеин өндөр. Чи энэ кофе шоп ингэ надад ганцаар ингэ нүлдээд явж чадах уу? Чадахгүй шүү. Чадахгүй юу? Чадахгүй шүү. Яаж? За, миний өнөөдрийн шифт дуслаа. За, одоо багшаас асууя. Намайг үнэлэх юм бол анхлан суралцагчаас ямар суралцагч юм бэ? Яг нөгөө сурыг гэсэн нөгөө юутай байгаа шүү дээ. Пашнтай байгаа шүү дээ. Тим хүмүүс яг орж дэм заах шалгуур. Одоо консалтинг гэдрийгээд нөгөө буруу сурсан хүмүүс яг зөвийн заах гад зөв болох гэдэг юмгууд нөгөө хүмүүс чинь жоохон дургуутдаг. Их амар оноо өгөхгүй. Гэхдээ надад л заахад урамтай байлаа. Тийм үү? Тэр чигээд яг ингэ юм уу гэдэг ингээ байн асуугаад яг мэдээ сурыг гэсэн хүмүүс чинь байн асуулт асууж байдаг байхгүй. Тэгэхгүй яг сурмааргүй байгаа хүмүүс чинь эсвэл нэг сур яг ингээд сурмаар ч юм шиг сурмааргүй ч байгаа юм шиг дотроо хүмүүс байгаа шүү дээ бодолтой хүмүүс болохоор ерөөс юм асуудаг байхгүй. Зүгээр хийгээл гэдэг ингээд ингээд тгүүлэл хийчихгээл тийм аа. Би бүр амар баг асуусан шүү дээ. Ингээ юм асуугаад хаа ядраатсан байх гэж. Зүгээр шүү дээ. Харин асуух гоё сизон дээр тааруулаад кофенууд хийж үзье. Надад ч гэсэн сурах таатай байлаа. Загиндаг гэсэн намайг найз нь гэж бодоод загнаг юм шиг. Та нар мөнгөө төлөвлөл загнах байх. Их мөнгө төлөвлөл баг загнах байх. Би чи ирээд хэдэн цаг болчих вэ? 2-3 цаг болчихсон баг. Тэгээ ууж байгаа юм аа мөнгөө төлж ууж байгаа юм аа. Зөв юм уу, жин гоё юм уу гэдэг юм мэдчих чинь ямар чухал. Санаадлаа. Nice. Таалагдлаа. Одоо манай өнөө хин drink хийх гэж байна. Тэ? Тийм шин. Homemade syrup. Тэр сироп оруулаад 9 эхэлсэн байгаа. Тэгээ 4 9 эхэлж байгаа маргаашнаас. 4-9 дөнөө өхрийн ивэр хугалтна. Тэгэхээр жинжертэй болохоор эрүүл мэндийг дэмжинэ. Тийм. За ингээд бидний жинжер хэрэгтэй. За ер нь 700 г сахар ин эхлээд шууд тоогоор гоё чинь 700 г сахар. За тэгээд 700 г цэвшүүс ус хийгээрэй. За. Цэвшүүс ус хийлээ. Энийг гэртээ хийж бас Болно. Жинжер нь болохоор нэг энэ хоёр хат. Хоёр жижиг. Тэгээд хэдэн грамм юм бэ? Грамм л чи. 50 г. 50 г жинжер хийх юм байна. Гоё юм. Гэхдээ бараг нөгөө жинжер шотны 2 ингредиентс байна шүү. Гэхдээ оранж бид оранж жимсийн ашиглахгүй, хальсан л ашиглана. Жохон их ашиглах гоё юм шүү. Жохон оранж нь амтлуулах гоё тий. Гэтэ бас жинжер нь бас амтлуулах гоё. Энэ амар сонирхолтой гоё амттай болох байхаа. Сүүн гэтээ ямар зүйл байх юм? Тэгэл өхрийн зүгээр үнээс юу? Үнэнээс үү? Almond milk гэдэг байл бас гоё юм. Бас тийм, бас гоё. Гэтэ одоо хоёуланд нь болохоор зөв lactose free сүүл энэ да. Окей. За ер нь ингээд 2 оранжны хальс. 2 оранжны хальс. Ингээд сайхан хайрлагаад тэгээ шууд энийгээ ингээд хийчихнэ. Жинжер болохоор гоё жижиглээд ич. Бор сахар 700 г бор сахар 700 г цэвэр ус. Тэгээд 2 оранжны пил. Тэгээд 50 г жинжер. Зөөлөн гал дээр буцлагнаа. Ямар удаан буцлах байх тий сироп хийж юм шиг. Нэг 10 минут зөөлөн гал дээр буцлагд л бол. Буцснаас хойш нэг одоо ч нөгөө хүүтөөс ийцэн байгаа шүү дээ өнөрөө. Тэгэнгүүт буцлаад сахар нь ингээд уусаад нэг жоохон буцснаас хойшоо нэг 10 минут. Тэгэнгүүт нь салгаал хөргөөгөл шүгэл бол.
Тэгэл кофен дээр яач. Окей, за тэгвэл бүгдээр 10 минутын дараа энэ буцлаад ирэхээр нь шүүх процессыг харуулъя. Нэгсээ. Бариста хийн гэдэг чинь ер нь нэг савнаас нөгөө сав руу юм юулхийг хэлж байгаа. Бараг үнэ юм шүү. Бараг үнэ юм шүү. 15. За 15. Дахиад жоо нэмчээ. Ер нь бол 15 л. Оо. Сайн байна уу? За French kiwi. За миний cheat meal. Пицца идэг амар удаж шít би. Гурил нь ямар гоё